нийслэл хот яаж өгч вэ? Метро бидэнд зайлшгүй хэрэгтэй. Хотын ямар загвар бидэнд хамгийн тохиромжтой вэ? Бид удааны асуудлаа шийдэж чадах уу? Хотын хүн хизээ ундны өсгөө болох вэ? Автомашины төвжирлийг дэлхийн хотууд хэрхэн шийдэж байна? Урбанистик хот төлөвлөлт гэж юу вэ? Хот иргэдээ удирдах уу? Иргэд хотоо удирдах уу? Эдгээр болон хоттой холбоотой чухал асуудлын шийдэл. Улаанбаатар иргэний форум. Иргэд эксперт захиргааны анхны оролцоотой хилцүүлэг сар бүр зохион байгуулагдана. Хэлцүүлгийг зөвхөн болж байгаа. Ноёнбат төвшин танд их баярлалаа. Доктор Франц танд их баярлалаа. Тэгэхээр хотын энэ асуудлуудыг яриад харах бид нар бол зовлон их ярьдаг болсон. Зовлонгоо их ярина. Тэгээд шийдэлтэй хүрдэггүй их олон жилийн туршид их ярьлаа. Тэгэхээр яг юу байгаа вэ гэдгийг эргэж юу болоод өнгөрчих вэ гэдэг талаар бид нар эргэж бас бодох хэрэгтэй болсон цаг юм шиг байгаа. Тэгээ шийдэлд ямар нэгэн байдлаар өгөхгүй бол төвхтэй байдал бид нар өөрснөө аваад цэцлээ та. Тэр социализмын үеэс угаасаа хот судлалын асуудал өөрөө Монголд бий даасан тийм судалгааны чиглэл байгаагүй. Үүний хэрэг дээр бид нар хотчих хөдөлгөөн үйл явцаа хотчлтоо тэгээд хотынхаа хүн амыг хотод амьдарч байгаа хүн амаа ер нь их тэгж бий даасан байдлаар судалж ирээгүй, судалж байгаагүй. Тийм болохоор хот судлалын асуудал өөрөө бид нарт бий даасан тийм судалгааны чиглэл салбар шинжилгаан болж өгч чадсангүй. Зүгээр нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд нөгөө төвлөрсөн бодлогоор хэрэгжиж байгаа юм болохоор тэр нийгэм эдийн засгийнхаа бодлогын хүрээнд л мөн хүн ам зүйн бодлогын хүрээнд хүн ам зүйн судалгааныхаа хүрээнд бид нар хотоо судалж ирсэн. Тэгээ хотоо хөгжүүлэх гэж оролдож ирсэн. Тийм болохоор үүний хэрэг дээр хот гэдэг ихтэй хүн юм болохоор хотын хүн ам учиргүй тийг одоо жишээлбэл зөвхөн Улаанбаатар дэдийгүй бусад хотууд хот суурин газруудын тухайд ч гэсэн ялгаа байхгүй. Хотын хүн ам социализмын үед учиргүй тэгж их айхтар хурдтайгаар нэмэгдэж байгаагүй. Өөрөө нийгэм эдийн засгийн тэр айхтар төвлөрсөн бодлогынхаа хүрээнд гэрэл шийдэгдсэн зүйл. Та нар тэрийг сайн мэдж байгаа. Нөгөө өөрөөр хэлбэл нөгөө нийгэм эдийн засгийнхаа төвлөрсөн бодлогынхаа хүрээнд мэрэгжилтнээс бэлтгэдэг. Хаана үйлдвэрлэлийг хөгжүүлэх үү, хаана юу барих вэ? Тэр бүх дэд бүтээц үйлдвэрлэл хөгжлийн ерөнхий бодлогынхаа хүрээгээ тодорхойлцоод тэр хүрээндээ нөгөө мэрэгжилтнээ бэлтгэхэд тэгээ бэлтгэсэн мэрэгжилтнээ үндсэндээ баг хүчирших байдлаар тараан байршуулад үнийн хэрэг дээр сайн дурын гэдэг юм чөлөөтэй шилжилт хөдөлгөөн байдгүйтэй уялдаад хотч хөдөлгөөн хотч үйл явц өөрөө тийм удаашралтай хязгаарлагдмал хүрээнд явагдаж ирсэн. Тийм болохоор хотыг нэг их тэгж бий даасан байдлаар судалж чадаагүй судлах хэрэгжилж байгаагүй. Тэгэхээр 90-ад оны их үеэс эхлээд нөгөө хүн нөгөө хот гэдэг нэгдүгээр хүн юм болохоор тийм ээ. Нөгөө хотоо ямар байдлаар хүлээж авсан бэ гэхээр нэгдүгээр үндсэн хуулиар тунхагласан ясаараа хүн банк болоод төр оршин суух газар өөрөө сонгодог эрхийнхээ дагуу хашиж хамаагүй нүүх хэрэгтэй ч болсон юм шиг болоод ирсэн. Нөгөө талаас нөгөө төлөвлөгөөтэйгээр мэрэгжилтнээ тараан байршуулдаг, хуваарилдаг тэр зарчим нь тэр тогтолцоо нь өөрөө алга болчихсон. Тэгээд хот Улаанбаатар ялангуяа хамгийн түрүүнд тэгээд дээр нь дархан Эрдэнэт хоёрыг дороор тооцож явах байх. Тэгэхээр тэрэнд нь болохоор хүмүүс сайхан амьдралыг хүсээд тэр өөрийнх нь хүний амьдралыг өөрийнх нь бид нарыг хизээж буруутгах болохгүй зүйл шүү дээ. Тэгээд хүний амьдралынх нь өөрөө сайхан амьдралыг хайдаг. Тэр арай илүү үйлчилгээ, арай илүү амьдралын төвшин арай илүү өөрийгөө хөгжүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэр аж ахуй эрхлэх боломжийг ирж хааж, тэрнийхээ хүрээгээр нөгөө төв суурин, хот суурин газруудаа ирж хааж явж ирсэн. Өөрөөр хэлбэл чөлөө зах зээлийн тийм зохицуулж чадах хэмжээгээр манайд хотчлт явагдсан. Өөрөөр хэлбэл төрийн бодлогын төвшөнд хотчлт үнийн хэрэг дээр баг явагдаагүй гэж хэлж болох байх бид нар. Тэгэхээр хотчих хөдөлгөөн үнийн хэрэг дээр хотчих үйл явц бидний хувьд бол чөлөө зах зээл ямар байдлаар зохицуулж чадж ийсэн тэр хэмжээнд л хотчлт явуулж байгаа. Тийм ч учраас бид нар одоо энэ хүн чулууны хөндий гэдэг энэ тоолголын хойд эрэг дээр байж байгаа энэ хөндийг
дүүрсэн байгаа тухай, багтгаа байцсан байгаа тухай ярьдаг. Бид нарыг тэгээд үүний хэрэг дээр сүүлд ирж байгаа шуудаа хажиглаад багтгаа байцсан байшаагаар нэмж ирлээ. Хөдөөнийхэн хотынхан гэж хуваагдцаагаа бие бинийгээ соёлтой солиггүйгээр нь дуудцаагаа сууцгааж байгаа. Үүний хэрэг дээр бид нар бүгдээрээ даваа адилхан тэнд Улаанбаатар цаахан амьдралыг бүгдээрээ хайгаад цаахан амьдрахын төлөө бүгдээрээ ирмэлзээс сууцгааж байгаа. Тэгэхээр бид нарт хотчих үйл явц өөрөө бид нарт ямар нэгэн зохицуулт байхгүй. Юу гэдгийг зохицуулт байхгүй гэж хэлэхээр чөлөө зах зээлэнд өөрөө зохицуулж чадж байгаа хэмжээндээ зохицуулж хотчих үйл явцыг. Тэрнээс цаашхын тэгээд хийх систем гэхээр тэрнээс цаашхыг нөгөө төрн засгийн газар зохицуулж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн бодлого тэр хэмжээнд байх хэрэгтэй. Тэгээд зах зээлийн алдааг засах хэмжээнд би эдийн засгч биш учраас тодорхой хэмжээгээр алдаатай юм яаж магадгүй. Тэгэхээр тэр зах зээлийн алдаагаа засах хэмжээнд төрийн бодлого бий болж авах хэрэгтэй. Тэгэхээр зах зээлийн засах хэмжээнд нөгөө бид нарын өөрийн нөгөө зах зээлийн нөхцөлд бид нар төрийн бодлого боловсруулах арга зүй суралцсан сүүлийн үний хэрэг дээр 20 хэдхэн жилийн түүх бидний туршлага биднээс бүгдээрээ хавцаа байдаг учраас бидний хувьд бүгдээрээ хавцаа учраас нэг их учиргүй нэргэн түргэн хүмүүс төрийн дээд түвшинд очижээгүй учраас бид нар тийм угаасаа юу гэдгийг давтыг хардаг хүндэтгэл дэргүй байхгүй учраас тэднээс нэг их учиргүй их юм аймаар их юм тийм жигтэй их сайхан юм тийм идеал төгс загварын юм хүлээгээд авах шаардлага байхгүй. Тэгэхээр бодлогын түвшин шийдэх зүйл юу вэ гэхээр бид нар хамгийн түрүүнд иргэдээ сонсдог болох тухай иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ярьж байгаа энэ City Forum-ын хувьд бол зөв санаах. Гэхдээ бид нар оролцоо гэдээ ярихаар хэвшмэл бодлогын тийм хэвшмэл сэтгэлгээний төвшин хэлбэртэй болцохоос оролцоо гэхээр төв засгийн байгууллагууд нь нэг юм бэлтгэжгээд нэг юм төсөл бэлтгэжгээд наашаардаа энийг ирээд саналаа өгөөч гэж гуйдаг. Тэгээ саналаа өгөхөөрөө бид иргэний зүгээс бид нэр саналаа өг. Тэрнээс өөр оролцооны механизм ажилддаг юм болохоор бидний төвшөнд бол бид үүний хэрэг дээр нөгөө оролцоогоо очиж саналаа өгөх гэж ойлгодог. Тэгээ саналаа өгөх гэж ойлгодог нь бидний хувьд нөгөө хамгийн их сайн 90-ад оноос хойш бидэнд хамгийн сайн хөгжижсэн сэтгэлгээний загвар шүүмжлэх сэтгэлгээнийхээ загварын дагуу бид нар нөгөө бэлтгэхэд ирчихсэн төслийг нь үгүйсгэх, шүүмжлэх ямар нэгэн байдлаар болохгүй байгаа тухай өөрчлөх тухай шаардахад оролцоог бид нарыг оролцоо гэж ярьцгаагаас олчлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрчлөх оролцоог шаардаад байгаа тэр оролцоо бид нар нөгөө бүтээлч юмар яаж хийх учиртай, тэрийг яаж өөрчлөх учиртай гэдэг талаас санаа тавьдгүй, тэр талаас анхаарч хийгч хүсдэггүй тэгээд нэг шаарддаг оролцоо. Тэгээд дээр нэмээд нөгөөх бэлэн болчихсон байж байгаа тэр юугийн нөгөө төслийг нь шүүмжилдэг оролцоо тийм л бид нарт хоёр оролцоо байна. Тэгэхээр бидэнд судалгаа хэрэгтэй юм шиг байна. Хотоо ямар байж байгаа хотчих үйл явцыг нь яаж яваад байна гэдгийг судлах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө талаас хоёр талаас бие бинийгээ сонсч ийж хамтарч хийдэг тухай. Тэгвэл нэг нь юм бэлтгэхэд нөгөөх нь шүүмжилдэг байдлаар оролцоо биш. Хамтарч хийх тухай асуудлуудыг бид нэр хоёр талаас ярьж ижил энэ хотын тухайн асуудлыг бид нэр арай жах өөр төвшөндөө байж чадах болов уу гэж байна. Баярлалаа.